Энэ бол бодит Эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит Эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит түүх Эрзэргийн түүх сонсож нүддагийн түүхий шарчаад минь нэралдаа сансар хорвоод цуратан мөггэрэлтнэ Орчтон яагаад хаслангаар дүүрэн бэ Амхилийн зовлоос яаж харцах вэ Буцалтгүй гэгэрлийн замд тэр гарсан Бусдын төлөөрийгөө тэр зойсон Хантур их мэдлээс тэр татгалсан Хатуужим сидата үннийг олсон Бурхан магшин Юу болов Кедар? Яагаад зогсчихв? Багшаа. Би энэ тосгонд бадарчилж чадахгүй нэ. Кедар. Чи бол ховрог хүн бүхнээс ангиж ирсэн байх ёстой. Ямар ч юмыг байгаагаар нь хүлээн ав. Чамд сонгох эрх байхгүй. Чи хэнтэйч юутайч таарч болно. Бэрхшээлээс битгий зүгт. Би эндих амьдралаа ардаа орхисон. Кедар. Өрди юм алерт өнгөрсөн. Чи одоо ховрог хүн. Өнгөрснөө мартаж ховрог хүний үйлстэй амьдралаа бага бүхнээ зориул. Кедар, бадарчлах нь зөвхөн бидний хэрэг бус. Харин хүмүүст буян үйлдэх боломж олгохын тулд гуйж байгаа юм шүү дээ. Явъя. Бидэнд бэнват хайрлно. Юу болов? Мо ичхүүргүй нош. Чи ямар нүрээрээ ирж байгаа юм Кедар? Чихчгүй энэ үгээр ирнэ гэнэ чи хэдэн хэсэг тастаа нүгэл та Кедар. Та бол Кедар ховрог хүн. Энэ ховрог биш ээ. Харин миний охины амьдралыг балалсан өөдгөө амтан өнгөрсөн жил охинтой минь гэрэлчээд одоо болохоор ховрог болсон гэнэ. Миний охин цавж байна. Эцэг ихэн ичгчгүй хүүгийнхээ хамаг буруу охинд минь тогож гэрээсээ хөөгөөд явуулж байгаа юм да. Наадах чинь охины минь амьдралыг бадалж хайчаад яваад өгсөн хүн. Чи ховрог болох байсан бол яах гэж ирэлсэн? Би тэр үед энэ зам мөрийн талаар мэддэггүй байсан. Гэтэл хүн үнний сургаалал намайг ховрог болгосон юм. Надад бодтайгийн номлолыг сонсох хувь тохиож багш маань намайг ховрог болоход тусалсан юм. Энэ чамайг ховрог болгосон байх нэ? Тийм ээ тэгсэн. Би чиний үгэнд дахиж хуурдахгүй. Чи хүлээсэн үүрэг хариуцлагаасаа зугтсан. Мохолчгор миний охин чамайг заваачихоо юу? Та тайван бай. Кедар гэргитний амьдралаа орхиж шунал тачаал уур хилэн бүгдийг ардаа орхисон. Та ийм хүнийг булчгар гэж байгаа мó? Тийм ээ тэгж байна. Үгүй. Харин ч зөрөгтэй хүн. Кедар гэгэрэл төрхийн тулд төвчээр хатуужил гарган бүхнээ золиосолсон.
Энэ зам мөрийг хөөхөд их зэрэг хэрэгт. Баргийн хүн ингэж чадахгүй шүү дээ. Та тайван байж ойлгохыг хичээ. Сайн бод. Хэрвээ Гедар эндээс яваагүй бол охин чинь насаараа шаналх байсан. Одоо харин ядаж л энэ зовлонгоосоо салсан байх шүү дээ. Битгий дими юм яар. Чийл тархин эргүүлсэн байна. Чамд үгүй. Хүмүүсийг зөв зам мөрөөр хөдлөн чиглүүлдэг хүн эндээс бушуу явцгаа. Ахны минь амьдралыг балсан оотгүй энэ чи хэцэж амарсан ягаа үзэхгүй дээ. Орцгоё. Би авъя боддоо. Та хэдий нас өндөр болсон ч өдөр бүр бадарчилж хүмүүст ном айлдах юм. Та бясалгал үйлдэх их дуртай шүү дээ. Тийм болохоор номын айлдварыг өөр хүмүүст даалгавал дээр санагдах юм. Би энэ тухай бодсон Ананд. Надад түшиг тулгуур болсон итгэж болох их сайн хоёр хүн бий. Тэр хоёр та нарыг цааш хөтлөн замчлах болно. Номын үйлсэд чинь их тус дэм болно. Миний хэлээд байгаа хүний нэг нь Шарипотра, нөгөөх нь Маглана. Зоригтой, туйлбартай. Шарипотра миний баруун гарын шав. Маглана ч ялгаагүй. Буддаа. Боломжтой. Буддаа. Багшаа. Моглана өөд болчихж багшаа. Би Могланатай салах ёс. Заавал хийнэ. Моглана номын үйлсд эхийг бүтээсэн. Тэрнийг эцсийн замд нь үдий. Моглана энэ гал мэт дүрлцэж байсан юм. Зоригтой шудраг хүн байсан. Тэрний замнсан гэтэл хүйн мөр хүн бүрд урам хайрлах болно. Эрдэмтэн хүн өгөшгүй. Моглана урам зориг эрч хүчээ бидэнд хайрласаар байх болно. Могланагийн дурсгалыг мөнхжүүлэхийн тулд бид ариун чандрын оршоосон сувраг босгох болно.
багшаа. Амгалан айлтгий. Шисүү. Тийч модны сүлд хөл амраа. Их ядарч айлж асан байх. Болда. Та хэсэг амрах хэрэгтэй. Өнөөдөр ном айлдах хэрэггүй. Та алж яасан байна. Ананд үнний тухай мэдлэг огторгойд бус сэтгэлд маань оршиж байдгийм. Ийшээ суугаарай. Та нар ариун журмуудаа мөрдөж байгаа юу? Тэгвэл өнөөдөр амлалт өгцгөөе. Хүүхэд багчуудаа хайрлан хамгаалж ах эгч настан буурлуудаа дээдлэн асарч хичээн зүтгэл гаргаж байгаа хүнд ч болов энэрэнгүй хандан ядарсан нэгэн сайн муу бүх хүмүүст сайхан сэтгэл гаргахаа амлацгаая. Хүний амьдралд юу ч тохиолдож болохыг битгий мартаарай. Багшаа. Бид заримдаа хий гэж бодоогүй ч муу үйл нүгэл хэлэнц үйлддэг шүү дээ. Хэрвээ чи муу үйл хийх гэж байгаагаа үнэхээр ухамсарлаж байгаа бол өөрийгөө барьж дийлнэ гэсэн үг. Хүний амьдрал бодол санааных нь биелэл байдаг. Санаа муутны үйл нь ч юм уу нүгэл үйлдсэн хүнийг зовлон шаналл сүүдэршгэл дагна. Үхэлд хөлөлсөн тэрэг шиг хаач явсан араас ч салахгүй дагна. Тиймээс сайн сайхныг бодож буян үйлдэж байх хэрэгтэй. Тэгж байж л бид аз жаргалыг араасаа дагуулна. Амьдрал биднийг өөр зам руу хөтлөвөл яах вэ? Үнэнд 3 зүйл л чухал. Нэгт та нар чин зүрхнээсээ хайрлаж чадаж байна уу? Хоёрт сэтгэл хангалуун амьдарч байна уу? Гуравт бага бүгдээсээ татгалзаж чадах уу? Энэ л чухал. Багшаа. Сумарчаанд налигаоноос Шарипутра багшийн талаар мэдээ авчирлаа. Бидний амьдралын гол зорилго бол амьдралынхаа зорилгыг олох. Нэгэнт зорилгоо олсон бол түүндээ хүрэхийн тулд өөрсдийгөө бүхэлд нь зориулах хэрэгтэй. Сумарчаанд чи Шарипутрагийн талаар ямар мэдээ авчирав? Багшаа, Шарипутра багш таалал төгсчээ. Багш налигаан тасганд очиж ээжигээ өдөр шөнөгүй асарч тойлж байсан чи ээж нь өөдөө болчихсон. Үүний дараа багшийн нэр ванд орохоор шийдэж биднийг орхилоо. Тэнгэр тайлсныхын дараа Чандар энэ Бадраяг орхимжийг танд өгөөрэй гэж надад захиж хэлсэн юм. Шарипутра багш боддоо таныг энэ ертөнцийг орхихоос өмнө тэнгэрт хайлна гэж хэлж байсан. Боддоо. Би сая Шарипутра багш өөд болсныг сонсоод сэтгэлээр их унж уйтгар гунигт автлаа.
итгэл найдваргүй болчихсон юм шиг санагдаж байна. Ананд Шарипутра тэнгэрт халихдаа чиний ёс суртахуун, мэдлэг, үзэл баримтлал, зориг гээд энэ бүгдийг чинь аваад явчихлаа гэж юу? Үгүй боддоо. Авч яваагүй. Шарипутра багш үргэлж зөв замыг дагдаг байсан. Олон хувиргыг зөв замд хөтөлж хүн бүрд тусалдаг байсан. Моглана Шарипутра хоёроос хойш чуулган эзгүүрчихсэн юм шиг санагдаад байх юм. Таач бас дотроо шаналж байгаа шүү дээ. Чи мартсан байна Ананд. Би чамд амьдрал үхэл хоёр салшгүй холбоотой гэж хэлж байсан шүү дээ. Хүн бүр дотны хүнээсээ хагацдаг. Мөнх юм гэж үгүй. Юунд ч битгий хорогд. Амьдрал үхэл гэдэг нар мандаж жаргах тал адил. Үүнтэй эвлэрэх хэрэгтэй. Шарипутраг ургаа модны том сайхан мөчөртэй зүйрлэж болно. Тэр маш их хариуцлага үүрч байсан. Энэ мөчөр одоо ч ургасаар байгаа. Ургаа модыг энэ ертөнцийн хүн бүхэнд үннийг түгээж байгаа бидний үйл хэрэгтэй зүйрлэж болох юм шүү дээ. Ананд хэрв чи сайн ажиглавал Шарипутраг энэ ой мод бас гэгэрэлд хүргэсэн хүмүүсийн сэтгэлээс ч олж харна. Би хаашаа ч явсан тэр үргэлж надтай хамт байх болно. Шарипутра биднийг орхисон гэж битгий бод. Тэр үргэлж бидэнтэй хамт байгаа. Эрхэм ховоргууд минь. Шарипутра нирван дүрийг олжээ. Өнөөдөр би та нараас тус бүрдээ хичээж өөрийн сэтгэл доторх зулыг асаахыг хүсэж байна. Өөрийгөө ялан дийлэх нь мянган тулаанд ялсантай адил. Энэ ялалт зөвхөн та нарынх. Энийг хинч та нараас булааж чадахгүй. Бурханч, богч өтгөрч, диваажиндч, тамдч. Та өнөөдөр их оройтлоо. Ананд. Би өнөөдөр энэ ойн бүх модыг ажиглалаа. Хаасайгүй Шарипутрагийн дүр төрх байхыг харлаа.
Чиний нэрийг Сидарт гэхийн оронд байцаагч гэх байж тээ. Та тэнгэрүүд юу ингэтлээ ширтэв? Би тэнгэрт хайлсан хүмүүсийн дүр төрхийг харж байна. Тэд энэ ертөнцид үдлээд буцсан. Ананд хоёулаа үүр цаймагц энэ газрыг орхиж Вайшали руу явна. Та хоёр шадар шавээ алдсан ч таны таалал амгалан хэвээр тантай дүүцхэн хаач байхгүй. Та надаас ч илүү Моглана Шари Путра хоёрын араас харансан гашуудаж байгаа. Учир нь та хинээс ч илүү цэвэр ариун нэг үлсэх сэтгэлтэй. Амгалан морилж байна уу та? Хөөе. Вайшали үнэхээр үсгэлэнтэй газар юм. Сүм дугнан сүндэрлээд сайхан харагдаж байна. Ананд би энд хэсэг саатаж амс хий. Та энэ дамраад байж байна. Би Бадар бариад ирье. Энийг аваа. За энийг барьж явах уу? Шууд яагаад чимээгүй болчихов? Газар хөдлөж байна. Бүгдээ багш маань зүгээр байгаа. Та зүгээр үү?
сая шууд гинт жиргэхэ болж нам гүм чимээгүй болж ирснэ. Маш хүчтэй газар хөдлөлөө. Будда энэ лав их муугийн дохио. Ананд. Эшесо. За Будда. Ананд. Чамд хэлэх юм байна. Би 3 сарын дараа гаслангаас нөхчхөр шийдлээ. Би 3 сарын дараа Нирванд хүрэхээр шийдсэн. Будда та сая юу айлдчих вэ? Би буруу сонсов. Би 3 сарын дараа Нирванд хүрэхээр шийдсэн. Гэхдээ яагаад тэр вэ? Ийм байх ёсгүй. Та намайг сорж байна тийм үү? Энэ хорвоод төрсөн л бол үххэн жам шүү дээ. Би бодод аач гэлээ. Энэ бие маань хөгшөрч байна. Миний энэ аялал дуусаж байна. Би 80 наслахтаа нар мандаж нар жаргахыг мянган удаа харлаа. Улирал солигдохыг ч олон үзлээ. Надад шадралснаар чи ч бас ядарч байгаа. Үгүй дээ. Би ядарлаа гэж нэг ч хэлж байгаагүй. Эсвэл би ямар нэг алдаа гаргав уу? Яагаад энэ хорвоог орхих гэж байгаа юм бэ? Та инэрэнгүй хэрнэ. Яагаад шавнараа орхих гэж байгаа юм бэ? Биднийг нэгүүлсэж. Танаас гоё. Биднийг нэгүүлсэж. Ананд. Над руу хар. Чи надад итгэдэггүй? За тийм болоо. Энэ шийдвэр зөв гэдгийг чи ойлгоно. 3 сарын дараа би энэ биеэ орхино. Нулимсаа арч Ананд. Сэтгэлээ баяр. Чам дээр маш их үүрэг хариуцлага ирж байна. Ананд. Чи энэ тухай ховрогуудад хэлж бүгдийн сүмийн урд талбайд цуглуул. Би сүүлчийн номлолоо айлд. Би чадахгүй нэ Будда. Та биднийг орхих гэж байна. Үүрэг хариуцлагаас зүгтэх нь энэ насны хамгийн муу зүйл. Чи хичнээн хүчтэйгээ төсөөлөгчгүй байна. Та биднийг орхих гэж байна шүү дээ. Ананд. Шийдвэртэй бат итгэлтэй хүн л энэ зам мөрийг хөөж чадна. Май. Май.
Би авч болох уу? Бололгүй яах вэ? Та яагаад уйсан бинуудын эдийгээ тараачихав? Би хүүхдүүдийн эдхийг хараад л чадчих юм. Будда. Би ховргуудыг цуглуулчихсан. Бүгд хурлын газарт таныг хүлээж байгаа. Хамт явах уу? Вайшали үнэхээр сайхан хот юм Ананд. Би энэ хотыг сүүлчийн удаа харж байна. Ананд. Могоо арьсаа гуйжуул шинэ арьстай болдог. Үүний адил чи ч бас өнгөрсөн бүгдийг ардаа орхих хэрэгтэй. Өнөөдрийн ёслолын дараа хоёулаа Пава руу явна. Ойлголоо. Бидний шашинд нэгдий гисэн хүм бүрийг би халуун дотноор урьж байна. Язгуур итгэл үнэмшил хамаагүй. Энд хэнийг ч гадуурхахгүй. Би их мөрний ганц урсгалтай л адил байсан. Тэгвэл өнөөдөр надтай энэ олон хүн нэгдэхээр иржээ. Ихчээ. 3 сарын дараа дуудаа Нирванд орно гэсэн үнэн болов? Тийм ээ. Бидэнд сүүлчийнх номын айлдварт сууж сургаал хүртэх их хувь тохиож байна. Дуудаа биднийг орхиж явна гэж бодхоос элэг энтрэх шиг л болох юм. Би өнөөдөр хичээл шамдал хүч чармайлтынхаа үр боловсрсныг харж байна. Үннийг дагаж миний 3 захиасыг хүм бүрд түгээ. Өгөөмөр нэгүүлсэнгүй бай. Урам хайрл хамаг амьтны тусын тулд өөрсдийгөө зориул. Энэ 3 захиас хорвоо ертөнцийг тэр чигт нь өөрчилж чадна. Хүм бүрд энэрэнгүй ханд. Баян ядуу хэнч болов өөрийн гисэн зовлонтой. Ялгаа нь их багтаал байгаа юм. Эрхэм ховргууд их санваартнуудаа өнөөдрийг хүртэл миний зааж захиж хэлсэн бүхнийг чин сэтгэлээсээ дагаж мөрдөөрэй. Дадлага болгож ёсчлон биелүүлээрэй. Ном сургаал айлтгаасаа өмнө өөрсөд дээрээ туршиж байгаарай. Миний хэлсэн 3 захиасыг хөгшин залуу хүм бүр дагаж мөрдөөсэй гэж би хүсэж байна.
Та нар аливаа сургаал номлолд тэр бүр итгэх хэрэггүй. Намайг хэлсэн гэдгээрч бүү үнэмш. Сэтгэлд чинь нийцэхгүй байгаа бол аливаа зүйлийг дагах хэрэггүй. Эрхэм хувраг их санваартнуудаа ямар ч шашин сургаал хизээ нэгэн цагт үгүй болно. Учир нь мөнх юм гэж үгүй. Би 3 сарын дараа нирван дүрийг олох болно. Анирууд биднийг бадарчилж явхад зарим хүмүүс Буддагийн эсрэг их хорон муу үг хэлэх юм. Буддагийн тэж зүрлэшгүй. Багшд маань муу сансан хүмүүс эцэстээ бүгд ялагддаг. Чи санаж байна уу? Вайшалын бярманд багш юу гэж хариулсныг? Таны хэлсэн зүйл соорондоо зөрчилдөж байна. Та хойд төрөлд итгэдэгч мөнхийн сүнсэнд итгэдэггүй. Хэрв мөнхийн сүнс гэж байхгүй бол яаж дахин төрөх юм бэ? Таны зөв. Гэхдээ энд зөрчилдсөн юм алга. Мөнхийн сүнсгүйгээр ахин төрж болно. Яаж? Та Аамра жимс харж байсан уу? Хэрв бид үрийн хөрсөнд суулгавал Аамра мод болон ургаж мөн л үр жимсээ хайрлна. Энэ бол Аамра жимс ургадагтай адил юм. Та гутран үзэлтэй. Бүх юмыг зовлон гэж ярьдаг. Амьдралч байсан, өхөлж байсан, эндч, тэндч хаасаагүй зовлон гэдэг. Тэгэхээр гутран гэхээс өөр юу гэх юм? Таны зөв. Гэхдээ үүний учир шалтгаан нь би тэр бүх зовлон шаналлыг арилгаж болно гэж ч хэлсэн. Та нарт зовлонгоос салах арга замыг заахын тулд эхлээд зовлон гэж юу болохыг хэлсэн юм шүү дээ. Тиймээс энэ гутран үзэл биш ээ. Та залуучуудыг ховрог болгож хүмүүсийн дунд хагарал үүсгэж байна. Би хагарал үүсгээгүй. Харин чи бүх хүнийг хүсэл шунлаасаа татгалзаж сайн сайхан амьдраасаа л гэж хүсэж байгаа. Хүч чадал зориг төвчээртэй хүн л энэ зам мөрийг хөөж чадна. Энэ гайхалтай ертөнцид номын амьдралаар амьдарч хорон бүрд анхаарлаа төвлөрүүлэх нь зүүнний үзүүр дээр ус тогтхоос ч хэцүү. Гэгэрч чадаагүй хүн гэр бүлээ хангалуун амьдралд хүргэж чадахч хамгийн гол нь сэтгэлийн зовлонг нь арилгахад хэцүү шүү дээ. Ховрогууд энэ дэлхийн амьтаа бүхнийг гэр бүлээ гэж боддог. Гэгэрэл төрсэн ховрог хүн бүрд туслахаар ирнэ. Та үнэн хэллээ. Зэрэг дайчид хүн ардаа хамгаалахын оронд таны энэрэнгүй үзлийг дагаж ховрог болтгоос. Тэд нар шудраг эсийг тогтоох гэд буруутан болдог. Таны зөв. Гэхдээ энэрэнгүй байх нь өөрчлөлт. Хүчирхийллийг л төрүүлдэг. Үүнийг зөвхөн хайр инэрлэр л ялж болно. Энэ бол байгалийн хөдлөшгүй хууль. Хүн бүр үхэхээс айдаг шүү дээ. Энэ айдсыг ухамсарлан ойлгож чадсан хүн хүчирхийллээс өөрийн эрэхгүй татгалзах болно.
Багш. Та миний юу бодож байгааг мэдэх үү? Та дэх номлохоор ирээд юу ч яриаггүй. Ганц ч үг дуугараагүй. Та цөөрмөөс бадамлын ухаан авч ховргуудад үзүүлэхэд ишнээс нь цөөрмийн булангарцсан ус тусаж байсан. Та энийг цэцгийн тайлбар гэсэн ч Махакашиапас бусд нь юу ч ойлгож чадаагүй. Хэлэх гэсэн санааг минь үгээр илэрхийлэх арга байгаагүй. Үгээр тайлбарлаж хэлэх боломжгүй зүйлсийг би эхлээд Махакашиапт ойлгуулдаг байсан юм. Ананд чи сэтгэлдээ дэлгэрэх бадамаа бэлгийнүүдээр толдож чадваас гэгэрлийн наранч нь мандсан лугаа адил болно. Надад тайлбарлаж хайрлана уу? Тэр бадамлын ухаа усан дор аяллаа эхлүүлж мандал дээр хөвөн гарч цэцэглэн дэлбэлж урсгалаа даган хэндэж юундч үл баригдан хөвж ихэлсэн. Үүний адил би энэ хорвоод төрж ертөнцийн үннийг олж мэдлээ. Ананд надад пава руу явах хэрэг байна. Миний шав чанд намайг үдийн хоолнд ирээч гэж уурсан юм. Би явхаасаа өмнө тэрнтэй уулзах хэрэгтэй. Үннийг дагаж миний 3 захиасыг хүм бүрт түгээ. Өгөөмөр нэгүүлсэнгүй бай. Эв эгийг хичээ. Бусдын тусыг ямагт зохио. Энэ бол бодит эцэргийн түүх сонсож сидартын түүхий. Энэ бол бодит эцэргийн түүх сонсож сидартын түүх.